сонгогч одоо боловсралтай байна гэхээр яг ямар төрлийн мэдлэг мэдээлэлтэй байгааг энэ тухайн сонгогчийг боловсралтай байна гэж ойлгох юм бэ? Гадаад орсон суугчдынхаа тоог бол авсан. Гэхдээ бид нар урд урдын туршлага юу харуулсан бэ гэхээр тэр 8500 орчим сонгогч одоо гадаад байгаа саналаа өгч байна. Гэхдээ 8500 сонгогчийн саналыг өгөхөд маш их зардал гардаг. Сонгогч та хаана санал өгөх ёстой вэ гэхээр яг өөрийнхөө одоо эртний үнэлэхийн байнгын оршин суудаг үндсэн хаяг дээр санал өгөх ёстой. Эрүүл бус байдлаар сурталчилгаа явагдаад байна гэдэг үнэлэр хид хідэн зарчмын өөрчлөлт орчихсон. Төр оршин сууж байгаа хаяг дээр санал өгөх боломжтой гэж ойлгоод идэг. Тэгэхээр одоогийн сонгуулийн хууль тогтоомжоор сонгуульд шилжиж санал өгөх боломж нь хязгаарлагдмал байгаа шүү гэж Би илүү дугуулах юм. Дутуу дугуулах юм бол миний санал хүчинг болно. Гараа өргөд миний хүчинг болчлоо гэд гараа өргөд ахаад нэг хуудас авах бүрэн боломжтой. эрэгтэй сонгогчид эмэгтэй сонгогчдоос маш бага санал өгöd байгаа шүү. Хийж байгаа сурталчилгааны ажлууд хууль зөрчөөд байна гэж чинь одоо сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж байгаа хүн чамаас итгэлийг чи аваад үнэхээр одоо чамд үйлчлэх тийм хариуцлагатай их хурлын гишүүн болж чадахгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Тийм учраас сонгогчид сонгуулийн хуулийн талаар юм нарийн мэдээлэлтэй болоос гэж бодоод байгаа. Нэг талыг бариагүй Устриас одоо хараад бас тийм мэдээлэл авах боломжтой их сурвалжийг бас дагаж байгаарай л гэж сонгогчдод хэлмээр. Сайн мэцхан үзэгчтэй эрх зүйн боловсролыг эргэн бүрт урайндор энэ лайв подкаст анхны дугаараа үзэгч сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бид эхний дугаартаа тун удахгүй буюу одоо хэдхэн 7 хоногийн дараа Монгол улс орон даяар зохион байгуулагдах гэж байгаа улсын их хурлын сонгуулийг ухтаад за сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт за тэр дундаа сонгогчдын боловсролтой холбоотой асуудлыг өнөөдрийн подкастаараа хөндөж та бүхэнтэй ярилцах болно. За өнөөдрийн подкастын зочноор сонгуулийн ерөнхий орооны хуулийн газрын ахлах референт Наранбат. За сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал Оюун Тоёнор оролцож байна. Өдрийн мэнд хүргэе та нарт. Өдрийн мэнд. Тэгэхээр энэ жилийн сонгуул нэлийн онцлог юм сонгуул болох гэж байна те. 2012 онд бид нэр энэ холимог системийг ашиглаж исэн одоо сонгуулиа явуулсан ч гэсэн бас өвөрмөц зүйл орж ирж байна шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд энэ сонгуулийн тогтолцооны талаараас одоо үзэгчид сонсогчдод мэдээлэл хүргэе гэж бодож байна. Сонгуулийн тогтолцоо гэдэг нь сонгогч хэдэн саналтай байх, саналаа хинд өгөх, саналыг ямар аргаар парламентын суудалд хуваарлах зэргийг багтаасан арга дүрм юм. Сонгуулийн тогтолцоог ерөнхийд нь ялалт байгуулж байгаа хувь хэмжээний ялгаанаас үл хамааран ялагч нь бүгдийг авдаг. Олонхын буюу мажоритор. Авсан саналын хувь хэмжээгээр улс төрийн намуудад суудал хуваарладаг пропорционал буюу хувь тэнцвүүлсэн. Олонхын болон хувь тэнцвүүлсэн тогтолцооны аль альнийхэн шинжийг агуулсан холимог тогтолцоо мөн бусад тогтолцоо гэж ангилдаг. Монгол улсад анхны чөлөөт сонгуул явагдсанаас хойших 9 дахь удаагийн улсын их хурлын ээлжид сонгуул 2024 оны 6 дугаар сард зохион байгуулагдана. 2023 онд үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулснаар 2024 оны улсын их хурлын ээлжид сонгуул хосолсон холимог тогтолцоогоор явагдах болсон. Энэ нь сонгуул нэр дэвшгээр горилогчд болоод иргэдийн хувьд ч шинэ өөрчлөлт юм. Учир нь улсын их хурлд 76 бус 126 гишүүн намын жагсаалтаас болон тойргоос сонгогдно. Сонгуулийн тогтолцоо бүр сул болон давуу талтай. Тухайлбал дийлэнх олонхын тогтолцоо нь энгийн ойлгомжтой, шууд сонгох боломжтой. Улс төрийн намын тоог бууруулах зэрэг давуу талтай ч цөөн саналаар олонх болдог учраас санал гээгдэх, саналын жингийн нөлөө алдагдах зэрэг сул талууд бий. Харин хувь тэнцвүүлсэн тогтолцооны хувьд санал гээгддэггүй улс төрийн хүчний зохис тарьцаа хангагдах зэрэг давуу тал бий хэдий ч нөгөө талдаа хит олон сул жижиг нам парламентэд орж ирэх, бие даан нэр дэвшигчид халтаа зэрэг муу ялгаагүй сул талтай. Дийлэнх олонхын болон хувь тэнцвүүлсэн тогтолцоог хослуулсан холимог тогтолцоогоор энэ удаагийн улсын их хурлын ээлжид сонгуул явагдах гэж байгаа энэ цаг үед холимог тогтолцооны онцлог, давуу болон сул тал, сонгогчийн зүгээс энэ удаагийн сонгуульд юуг анхаарах вэ зэрэг асуудлаар судлаачдын байр суурийг сонсъё. Тэгэхээр яг энэ холимог тогтолцоо гэдэг маань өөрөө ямар онцлогтой юм? Сул болон давуу талууд юу вэ? Судлаач хүний хувьд та бас манай сонсогчдод мэдээлэл өгч. Сонгуулийн хуулийн гол шинжилэл бол үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөд уялдсан юм байна. Тэгэхээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт ороод улсын хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн тийм ээ. Мөн одоо улс төрийн намыг үндсэн хуулийн нэг институцийн хувьд одоо байгууллагын хувьд бас улс төрийн намыг төлөвшүүлэх, дотоод арчлыг нь дэмжих, ялангуяа одоо улс төрийн санхүүжилттэй холбоотой маш олон шинжилэлүүд энэ үндсэн хуульд орсон. Тэр үндсэн хуулийн энэ шинжилгээлийн тэр үзэл баримтлалд нийцүүлэхийн тулд сонгуулийн хууль тогтоомжийг
шинжилсэн тийм ээ. Ялангуяа нэг томоохон шинжил нь бол яг харахгүй энэ сонгуулийн системтэй холбоотой байгаа. Тэгэхээр сонгуулийн систем өөрөө яг хамгийн чухал вэ гэхээр за мэдээж ямар одоо төр засаг бүртгэв, ямар одоо улс төрийн намын сонгуульд оролцох, сонгогчид сонгуульд оролцохдоо одоо юу анзаарах ёстой, энэ сонгогчдын өгсөн санал одоо тэр парламентэд очиж тэр төлөөлөл нь яаж буудгийг тийм ээ. Тийм одоо маш өргөн асуудлыг хамарсан юм одоо томоохон зүйл л дээ. Тэгэхээр бид нар энэ удаа бол сонгуулийн одоо холимог тогтолцоо хэрэглэн. Тэгэхээр ер нь сонгуулийн тогтолцооны хувьд бол одоо дийлэнх холонхын тэгээд хувь тэнцвүүсэн за энэ хоёрыг янз бүрийн аргаар хольж хэрэгэлдэг холимог тогтолцоо гэсэн нэг юм гурван төрлийн сонгуулийн тогтолцооны хэлбэрүүд шүү дээ. Тэгэхээр Монгол улсын хувьд бол ер нь бол одоо бид нар 8 удаа парламентын сонгуулиа хийхдээ ихэнхдээ 2012-ыг тооцвол дандаа л одоо дийлэнх холонхын буюу одоо бид нар мажоритар тогтолцоогоор бол хийж ирсэн. 2012 онд бид нар анх удаа сонгуулийн одоо холимог тогтолцоог авсан. Холимог тогтолцоо гэдэг маань өөрөө одоо парламентын 76 гишүүнийхээ 48-ыг нь одоо мажоритар аргаар үлцэн 28-ыг нь бол хувь тэнцвэсэн буюу улс төрийн намуудад одоо санал өгөөд улс төрийн намын жагсаалтаар сонгодог гэж хэлбэл сонгогчдод илүү ойлгомжтой байх. Тэгж ийсэн. Тэгэхээр энэ удаа бол яг тэрүүн тэгээд төстэй яг бол их хурлын гишүүдийн тоо бол нэмэгдчихсэн тийм ээ. Тэгэхээр одоо 78 гишүүнийг нь болохоор бид нар 13 томсгосон тойргоос за сонгоно 48-ыг нь болохоор нөгөө хувь тэнцвүүлсэн буюу улс даяар нэг тойрог болдог улс төрийн намын жагсаалтуудаас одоо сонгож санал өгөх маягаар бол сонгодог ийм одоо сонгуулийн холимог тогтолцоог бид нар хэрэглэнэ. За сонгуулийн тогтолцооны асуудлын бас нэг дараагийн нэг чухал зүйл нь юу гэхээр сонгуулийн тойргийн зохион байгуулалт гэдэг байна. Тэгэхээр сонгуулийн тойргийн зохион байгуулалт чинь өөрөө сонгуулийнхаа системийн бас нэг маш том бүрдэл хэсэг нь. Нөгөө талаараа сонгуулийн тойрог нь өөрөө ямар байх вэ гэдэг нь өөрөө сонгогчдод сонгуульд би яаж оролцох юм бэ? Яаж бүртгүүлэх юм? Хаана саналаа өгөх юм? Би хэдэн санал өгөх юм? Би улс төрийн намд өгөх юм уу, нэр дэвшид өгөх юм уу ч гэдэг юм уу тийм ээ. Тийм бас сонгогчдод хамгийн одоо хамаатай чухал зүйл. Тэгэхээр анх удаага бас бид нар томсгосон буюу одоо бүсчилсэн ийм тойроор сонголт зохион болгож байна л да. Тэгэхээр бид нар ихэнхдээ нөгөө нэг жижиг 76 буюу одоо улсаа 76 тойрогт хувааж байгаа. Тэгэл ерөөсөө өөдөөдөөс харж аал өрсөлддөг сонгогч сонгуулийн саналын утсанд өөрхөө дэмжихийг хүссэн нэр дэвшигчд нь шууд одоо оюун чад ч гэдэг юм уу, наран бат ч гэдэг юм уу санал өгдөг. Тэр одоо сонгогчдод хамгийн ээлтэй, хамгийн ойлгомжтой, хамгийн ингийн сонгуулийн тогтолцоо хэрэгжилж ирсэн гэсэн үг. Одоо бол бид нар 24 онд одоо 6 сарын 28-нд өдөр санал авах өдөр тийм ээ. Тэгэхээр очиход бол энэ сонгуулийн 13 тойрогч өөрөө 3-аас 10 хүртэл мандаттай тойрогод байгаа байхгүй юу. Тэгэхээр бас энэ тойргийн зохион байгуулалт чинь бас сонгогчдод сонгуульд орцож саналаа өгөхөд бас маш нарийн одоо бас мэдлэг те одоо сонгуул яаж зохион байгуулагдгийг би саналаа яаж өгөх юм, саналын хуудасны чинь бүр ямар одоо үндсэн хэсгүүдтэй байх юм гэдэг бас эргээ сонгогчийн боловсролын бас нэг томоохон багц одоо мэдээлэлтэй холбоотой бас нэг тийм асуудал болж ирнэ гэсэн. Та саяас дурдлаа одоо нүдэлэг тохиолдолтын 8 удаагийн сонгуул мажоритар системээр явагдчихсэн гэдэг. Тэгэхээр энэ систем өөрөө одоо шил онцлогийг аваад үзэх юм бол яг хөө энгийн ойлгомжтой, иргэдэд ойлгомжтой, саналаа өгөхөд ойлгомжтой ч гэдэм үү юм давуу талууд байгаад идэх хэрнээ цаана бас санал алдагдчих гэдэг юм сул талаас гарч ирээд идэг. Тэгэхээр энтэй адилхан одоо энэ холимог тогтолцоо гэдэг маань өөрөө бас нэг давуу болон сул тал байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийн та юу гэж харж байна? Яг нь ер нь бол сонгуулийн тогтолцоо болгон л давуу болон сул талтай мажоритар байна уу, пропорционал байна уу, эсвэл холимог байна уу гэд. Тэгэхээр хамгийн сайн тогтолцоо гэдэг бол тухайн улс оронд хамгийн сайн тохирох тогтолцоо л хамгийн сайн тогтолцоо гэж бусдаар л тэрэн сайн, энэ муу гэдэг тийм зүйл бол байдаггүй л дээ. Ер нь яг одоо сонгуулийн тогтолцооны үед энэ удаагийн энэ мэдээж энэ холимог тогтолцооны хамгийн сайн зүйл нь юу вэ гэхээр өглөгчийн хэлсэн шиг нөгөө санал маш бага гэгд. Тэгэхээр өөрөөр хэлбэл 2 сая хүн саналаа өгчөөд хахад сая 500 мянган хүнийхэн саналаар нь парламентын бүрдээд үлдсэн 500 мянган санал нь гэгдчихдэг. Тэр энэ холимог тогтолцооны нэг сайн тал нь саналыг маш бага гинэ гэсэн. Тэгэхээр иргэдийн нөгөө өөрсдийнх нь олонхын хүсэж байгаа тэр хүсэл зориг парламентод очиж байхдаа сайн байх нь тийм үү. За хоёрдугаарт нь төлөөллийг хангах тухай асуудал. Тэгэхээр парламент гэдэг бол өөрөө төлөөллийн төв байгууллага тийм үү. Тэгэхээр тэр төлөөллийн төв байгууллагыг
байгуулахад тэр нийгмийн олон янзын одоо бүлэг те ашиг сонирхлын хувьд, хүйсийн хувьд, насны хувьд тийм ээ тэр одоо бүлгийн төлөөллийг бас хангахад маш чухал давуу талыг бас энэ сонгуулийн холбогд тогтолцоо олгодог. Дээрнээс энэ удаагийн сонгуулийн бас нэг энэ системтэй уялдаж орж ирсэн нэг бас томоохон өөрчлөлтийн асуудал бол одоо жишээ нь гендер асуудал байна тийм ээ. Өөрөөр хэлбэл ардчсан сонгуулийг одоо шалгуур үзүүлэлтгээл хийгдий 1 2 3 4-гээ тавлаад. Тэгэхээр сүүлийн жилүүдэд энэ арчсан орнуудын үед энэ сонгуулийг арчсан байна уугүй юу гэдгийг хэмждэг бас нэг шалгуур үзүүлэлт нь энэ гендрийн тэгшээдлийг яаж хангаж байгаа юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ сонгуулийн системтэй уялдаад бас бид нар 24 онд одоо хүйсийн квотыг 30% хүртэл анх удаага тавьж өглөө тийм ээ. За 28 онд бид нар 40% хүргэнэ гэд. Тэгэхээр эн чинь өөрөө бас нөгөө хүн амзын бүлгийн хувьд, хүйсийн бүлгийн хувьд тэр одоо тэгшэрхийг хангах тал дээр бас маш давуу тал авчрах тийм сонгуул ахна. За тэгээд нөгөө талаасаа энэ тойргийг томсгоснороо бас энэ ер нь бол Монгол Улсын үндсэн хууль дээр өгдөг ч Улсын хурлын гишүүн бол нийт ард түмний элч гээд. Тэгэхээр их хурлын ямар тойргоос ямар орон нутгаас сонгогдсон байх нь одоо үл хамааран тэр нийт улсын ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гардаг болно. Тэгэхээр магадгүй одоо нөгөө төсвийг одоо төсвийн хуваарлалтаас үр ашигтай болох, шударга болох, тэгш болох тийм ээ. Мөн одоо хөгжлийн урт хугацааны одоо бодлого алсын хараанд хөрөнгө оруулалт хийх тэр талаас нь мэдээж бас их тийм сайн талтай. Тэгэхээр тодорхой нэг бүлгийн тодорхой нэг нутаг дэвсгэрийн асуудлыг ярьдаг биш нийт улс орныхоо хөгжлийн бодлогыг ярьдаг тийм парламент бас бий болох болов уу гэсэн судлаач ой тийм бас хүлээлт байгаа шин сонгуулаас. Энэ жилийн хувьд одоо жишээлх юм бол хуучин нэр дэвшигчид зөвхөн нэг аймагт ч юм уу одоо сонгогчдод өөрсдөө сурчилдаг, мөрийн хөтөлбөрөөр сурчилдаг, уулзалт хийж явдаг гэсэн бол энэ жил хэд хэдэн аймгаар ч юм уу хэд хэдэн дүүрэгт ч юм уу ийм одоо сурчилгаагаа хийх, өөрийгөө таниулах ийм хэрэгтэй шаардлага үүсэж шүү дээ. Тэгэхээр энэ томсгосон тойрог онцлог өөрөө юу байгаад байна? За нийтдээ бол аймагуудыг орон нутгийн үндсэндээ 7 томсгосон тойрог, за нийслэг 6 томсгосон тойрогт ингээд хувааж авч үзэж байна. Үндсэндээ ингээд нийтдээ бид 13 том тойрогт ингээд саналаа өгөөд ингээд сонгуульд оруулах нэ гэж байна. Өөрөөр хэлбэл энэний цаана 2001 оны улсын хурлын $50 тогтоолоор бүсчлэн үзлэр болгож байна. Эний хүрээндээ 13 тойрог болгож хувааж 5 бүсчилсэн хэмжээнд хувааж авч үзсэн юм байна. За эндээ нийцүүлээд 13 тойрог хувааж авцсан гэж үзэж байгаа улсын хурлын тогтоолоор. 2024 оны улсын их хурлын сонгуулийн тойргийг томсгож, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагуудыг нэгтгэн 1-р тойрог, Говьалтай, Завхан, Увс, Ховд аймагуудыг нэгтгэн 2-р тойрог, Баян-Үлгийн аймаг 3-р тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймагуудыг нэгтгэн 4-р тойрог, Дархан улс, Сэлэнг, Төв аймагуудыг нэгтгэн 5-р тойрог, Дорнод, Сүхбаатар, Хинтий аймагуудыг нэгтгэн 6-р тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнө Говь аймагуудыг нэгтгэн 7-р тойрог. Харин нийслэлд Баянзүрх дүүрэг 8-р тойрог, Баянгол дүүрэг 9-р тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог, Сонгой архан дүүрэг 11-р тойрог, Хаанул дүүрэг 12-р тойрог, Багнуур, Багхангай, Налаах дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон байна. Ийхүү тойргийг томсгосноор иргэдийн саналын хуудас дугуйлах сонголт ихсэж байна. За энэ өөрөө томсгосон тойрог нь гол нь түрүүний яг хэлсэн. Эсвэл зөвхөн нэг одоо бид нар 76 хуваагдаад байсан 76 иргэх шиг 76 бүлгийн иргэх хэрэгдэг байсан бол томсгосон тойрог болснороо хид хідэн аймаг өөрөлдөн бүсчлэн хөгжлийг дэмжих юм байна. Өөрөлдөн мажоритараар тэр бүсчлсэн жил 10 мандаттай байх юм тэр 10 гишүүн тухайн тэр бүсчлсэн хөгжлийнхаа одоо тэр хөгжлийнхаа бодлогын баримтч ингээд явах нэ гэж. За энэ бол давуу тал гэж харж байгаа. За нөгөө талаар болохоор профессионалын гол давуу тал өөрөө намыг өөрөө дэмжиж сонгогч ингэснээр хөгжлийн бодлого илүү яригддаг. Мажоритарын нэг сул тал юу гэдэг вэ гэхээр илүү олон таалагддаг, илүү олон танигдсан энэ усуд одоо улсын хуралд одоо тий парламентын төлөөллийг хэрэгжүүлэх энэ боломж олцоор хангадаг ийм байдалтай байгаа. За та сая хэлсэнчлэн яг нь сонгуулийн хугацаа бол үндсэндээ 17 хоног байгаа энэ жил улсын хурлын сонгуулийн тухайд болохоор ер нь улс төрч гэдэг хүн тэр 17 хоногт би одоо энэ тойргийг төлөөлөе, та нарын ишийг хамгаалъя, би ийм бодлого, ийм мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд байна гэж явж байгаа бол энэ хүнийг одоо улс төрч бидний гэршийг төлөөлөөд цаашлаад Монгол улсын гэршийг төлөөлөөд ингээ хөгжил дэвшилт одоо манлайлан тэмүүлнэ гэдэг бол эргэлзээтэй. Ийм учраас улс төрч та 4 жил юу хийвэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ бол 4 жилийн хугацаанд явах хэрэгтэй. Их хурлын сонгуул хаяанд ирлээ. Тэгэнгүүт санал өгөх үүрэгтэй сонгогчд одоо хамгийн чухал одоо үүрэг ролтой оролцсон тий. Тэгэхээр сонгогчдын боловсрал гэж яригдаад байдаг. Сонгогч одоо боловсралтай байна гэхээр яг
ямар төрлийн мэдлэг мэдээлэлтэй байгааг энэ тухайн сонгогчийг боловсралтай байна гэж ойлгох юм бэ? Монгол улсад ер нь олон улсын түвшинд ингээ хараад харьцуулаад үзэх юм бол манай Монгол улсад сонгуулийн насны иргэд хэр зэрэг сонгуулийн боловсралтай байна вэ? Бид нар нэг сонгуул гэд ярихаар тэнд усрын нам засгийн хэрэгт авах тухайн асуудлыг тийм ээ. Нөгөө талдаа сонгуул гэд ярихаар сонгуулийг зохион байгуулдаг тэр байгууллагын тухайн асуудлыг л яриад байдаг. Гэтэл сонгуул гэдгийн тэр амин мөн чанар нь өөрөө юу вэ гэхээр нөгөө үндсэн хууль заасан засгийн хэрэг барих эрхээ хэрэгжүүлэх нэг үндсэн арга хэрэгслэн сонгогчтой үед бол сонгуул тийм ээ. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн 3 дахь жилийн 1-р хэсэг заасан шиг засгийн бүх эрх ард түмний мэдлэлд байдаг. Ард түмэн тэр эрхээ яах нь сонгуулиар дамжуулж хэрэгжүүлдэгэ гэж үзэхэд иргэдийн хувьд ямар одоо төртэй байх юм тийм ээ, ямар засаглалтай байх юм, хинээр ямар асуудлаа яаж шийдвүүлмээр байх юм, тэр одоо бүх зүйлээ шийдүүлдэг одоо тэр ганцхан одоо өдөр санал авах байрлал очиж байгаа юм шиг боловч 4 жил тэр одоо сонгуулийнхаа үр шимийг одоо хүртэж амьдрах одоо нэг гэсэн тийм хариуцлагатай зүйл ахна шүү. Тэгэхээр сонгогчдын боловсрол гэж ерөнхийдөө ярихаар бид нар юу ярих ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд энэ сонгуул гэдэг чинь энэ 2.3 сая хүмүүсийн үндсэн хууль заасан тэр эрхийг нь хангах гэж байгаа шүү гэж яах нь ойлгох хэрэгтэй байна. Сонгогчдын хувьд боловсралтай байна гэдэг, сонгогчдын боловсрал өндөр байна гэдгийг маш сайн мэдлэгтэйгээр, мэдээлэлтэйгээр сонгуульд оролцох тэр боломж бололцоо нь байна уугүй юу гэдэг тухай асуудал. Тэгэхээр сонгуулийн одоо үндсэн зарчмууд үүдэг тийм ээ. Тэгэхээр тэнд байгаа нэг зарчим бол одоо сонгуульч чөлөөтэй оролцох тийм ээ. Тэгэхээр хизээ сонгуульч чөлөөтэй оролцох вэ гэхээр сонгуульд оролцож байгаа улсын нам эсрэг нэр дэвшлийн талаар маш хангалттай мэдээлэлтэй тийм үү. Сонгуулийн хууль тогтоомжийн талаар маш нарийн бас хангалттай мэдээлэлтэй. Дээр нь сонгуулийн процедурын талаар за би энэ удаа сонгуульд яаж бүртгүүлэх юм, бүртгэлээ яаж шалгах юм. За энэ удаа манай сонгуулийн тойргийн зохион байгуулалтны ямар байгаа, ямар хүмүүс нэр дэвшсэн. Тэр нэр дэвшээд ямар мөрийн хөтөлбөр одоо амлалт зорилтууд одоо танилцуулж байгаа юм тийм ээ. За тэгээд дээр нь саналаа яаж өгөх юм нөгөө саналын утсан дээр чинь тийм үү. За дээр нь миний одоо саналаа өгөх дээр санал авах байр надад ойрхон байрлж гин үгүй юу тийм үү. За гих мэтлэнгээр ийм одоо олон асуудлыг хамарсан өргөн хүрээтэй ойлголт авах юм. Яг уу улс орнуудын хувьд ингээд одоо энэ бол сайн сонгогч боловсрол өндөртэй сонгогч энэ бол одоо боловсролгүй сонгогч байна гэдэг тийм ранг тогтоодог тийм маргачлал судалгаас ховролдоо ихэнх улс орнууд ер нь олон улсад бол сонгогчдын энэ боловсролын асуудлыг сонгуульдах тэр оролцоо эрсээр нь хэмждэг бас нэг тийм одоо зүйл бол байна тийм ээ. Тэр утгаараа яг бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын хувьд сонгогчдын одоо идэх эрс зас харьцангуй өндөр шүү дээ. Бид нар дунджаар нэг 70 одоо хамгийн сүүлийн сонгуулиар бид нар 78 72% илүү те 74% сонгуульд оролцсон. Ингээд харахаар харьцангуй одоо сонгогчдын эрс оролцоо бол өндөр байдаг. Тасаас эрсийн талаар ярьлаа. 92 оны анхны сонгуул дээр жишээлбэл сонгогчдын эрс бол маш өндөр байсан шүү дээ. 95-аас дээш хувьтай. Тэгээ ингээд 8 удаагийн сонгуул яг юм буурсаар 80%, 70% гэдэг ингээд явсаар 20 оны сонгуул бол яг 73.74 орчим хувьтай байсан байна. Тэгэхээр эрс яг ингээд олон улсын түвшинд харьцуулаад үзвэл өндөр байгаа. Тэгвэл одоо ингээд тогтмол буурж байна тийм. Тэгэхээр энэ сонгогчдын эрсийг нэмэгдүүлэхэд сонгуулийн ерөнхий хороо өөрөө яг энэ сонгуулийн процессыг зохион байгуулахаас гадна бас яг одоо энэ сонгогчдын боловсрол төвтэй хамтраад бас энэ чиглэлд ажилладаг. Тэгэхээр эрсийг нэмэгдүүлэх тал дээр энэ жилийн хувьд ялангуяа нөгөө ойлголт их дутмаг хүмүүс яаж саналаа өгөх үү гэдэг нь эргэлзээтэй ингээд шин тогтолцоогоор явж байгаа болохоор тэгэхээр энэ эрсийг нэмэгдүүлэх тал дээр жишээлбэл ямар ажлууд хийгдэж байгаа вэ? Сонгуулийн ерөнхийдөө зөвхөн одоо ил сонгуулийн жил хийсээ илүү за түрүүн цайны дурдсан сонгуулийн боловсрол төвтэйгээ хамтраад нөвтэй койкатай хамтарсан залуу сонгогчдод одоо зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлээд давхцсан тоогоор 40 гаруй мянга баха. 40 гаруй мянга залуу сонгогч нар өргөлмөр 18-25 насны өргөлмөр тань эрсэд одоо нөлөөлөд өргөл эрсийг одоо тийм 74% баг харагдуулаад байгаа энэ бүлэгт зорилт бүлгийг сүүлийн 2-3 жил ингээ хэрэгжүүлээд ингээд явж байгаа. За мөн дээрэс нь дөрөв цэцгэл гэж сэтгүүлч нарт зориулаад сэтгүүлч нарыг илүүтэй сонгогч нарт илүү зөв эерэг тэр мэдээллийг өгөөсөө өргөлмөл ойлголттой хүн, мэдлэгтэй хүн цаашд мэдээлэл дамжуулахдаа мэдээлэл одоо өөрчлөгдөхгүй тийм одоо яг бодит байдлаар хүрэх гэдэг үгнээс сэтгүүлч төрүүлсэн хөтөлбөрүүдийг гих мэдчлэн маш одоо 5 удаа батлуулсан хөтөлбөрийн дагуу одоо сургалтыг орон даяар ингээд хэрэгжүүлээд ингээд явж байгаа. За цаашид мэдээж
хэд хэдэн хөтөлбөрт хэрэгжиж явна. Гэхдээ яалчгүй ээлж сонгуулийн жилтэй холбогдуулаад бид нар мэдээж одоо сонгуулийн тогтолцоотой холбогдлоор адаглал саналаа яаж дуулах, саналын хуудас хэрхэн ямар бүрэлдэхүүнтэй байх гэдэг ч юм ингээд асуудлуудад бий. Энэ хүрээндээ бид нар мэдээ сурталчилгаа шторкуудаа бэлдээд за мэдээж одоо сошиал байна, телевиз, радиог ашиглаад ингээд явж байна. За бид нар үндсэндээ урд урдын сонгуулиудаар илүүтэй сонгуулийн контрол илүү хаалттай асуудлууд илүү ил тод байя. Намуудад шаардлагатай бид нар сургалтын өгөө. Ямар ч нийгмийн бүлэг сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн эрхэм зохион байгуулахын сонгуул гэж юу юм тогтолцоо. За хууль одоо жишээлбэл нэмэлт төрөст орсон байгаа тийм ээ. Улсын хурлын сонгуульд энтэй онцлог зохицуултууд нь өөрөө юу вэ? Энийг дэлгэрүүлээд нэрвчлээд яриад өгөөч. Сургалт мэдээлэл хангач гэдэг хүрээнд нь бид нар ажиллаж байгаа. За бид нар хамгийн сүүлд болохоор нийслэлийн 9 дүүрэг, за 21 аймгаар бүгдээрээ тойргийн журмаар одоо сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны төр үйлчлэгийн албан хаагч зориулаад яг газар дээр нь очиж нөхцөлөд ямар байна? Мэдээлэл арга зүгээр хангах. За тэгээ холбогдох ажлууд ингээд хийгээд ингээд явж байна. Ингээд цааш 4 сарын 20 дээр гараад ингээд бас мөн бүлэг болоод орон даяар ингээд сургалт мэдээлэл ингээд хүргээд явна. Буруу санааг бол одоо энэ оны ихээр сонгуулийн ерөнхий хороо тухайлах юм бол нөө уул уурхайн салбарт ажилладаг ч юм уу 14 хоногор ингэж хөдөө ирж очиж ажилладаг ийм хүмүүс тухайн үед одоо шилбэл нийт энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 50% нь одоо өөрийнхөө оршин суудаг амьдардаг аймагтаа санал өгөх боломжтой байлаа гэж бодоход 50% нь ажлын байран дээр байх юм байна. Тэр хүмүүсээс саналыг яаж авах вэ гэдэг ийм санаачлагыг гаргаад бас хамтарч ажиллая гэж санаачлаг гаргаж ирсэн. Сонгуулийн ерөнхий хороо мөн одоо гадаадд орсон сууж байгаа Монгол улсын иргэдийн сонгоход ирэхийг ханх үднээс тодорхой хэмжээний зохион байгуулалт арга хэмжээг АГ-ийг явж байна. Энэ юутай холбоотой гэхээр Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хууль нэмэлт өрсөнд холбогдлолтойгоор урд нь одоо гадаадд орсон сууж Монгол Улсын иргэний одоо санал авах төрийг хоёроо тогтоодсон бол энэ одоо 4 хүртэлийг зааж өгсөн. За энэ жилийн тухайд болохоор 2021 22 23-ны өдөр одоо консул элчин сайдын яам одоо энэ дээр болохоор одоо санал Монгол Улсын иргэд одоо сонгох хэрэгжүүлж одоо санал авах бүрэн боломжтой. Ийм байдалтай байж байгаа. За мөн дээрээс нь зохион байгуулалтын арга хэмжээнд нь төвөгтэй байдал юу байсан бэ гэхээр бижилж бүртгүүлээд тийм үү. Тэгээ санал авах дээр мөн ахиж ирдэг байсан. Ихэнх сонгогчид маань яг төвлөлчин сайд юм консул байдаг газар бас байдаггүй сонгогч нарт маань энэ маань өөрөө бас хүндрэлч хэрэглээг бол үүсгдэг байсан. Аянуудад бол захимаар бүртгүүлээд за яг санал одоо өгөх өдрөө хурж ирээд ингээд санал өгөх бүрэн боломжтой. Ийм байдалтай байгаа. За яг хөө нэмэлт мэдээлэл өгөхөд бол бид нар хил хамгаалах ерөнхий газар үндэсний статистикийн хороо за улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад орсон суугчдынхаа тоог бол авсан. Энэ бол 100 гаруй мянган л гэж тоо явдгийн яг харилцаа адил баг зэргийн зөрүүтэй. Гэхдээ бид нар урд урдын туршлага юу харуулсан бэ гэхээр үндсэндээ нэг 10% бүртгүүлээд нэг 85% л саналаа өгöd байгаа. Тэгэхээр нэг 8500 орчим сонгогч л одоо гадаад байгаа саналаа өгж байна. Гэхдээ 8500 сонгогчийн саналыг өгөхөд маш зардал гардаг. Тий. Ийм байдалтай тэр ГСД боловч энэ бол төрийн сонгуул төр түмнийхэн төлөөллийг бид нар тий Монголын сонгогч бүрд тэр сонгох эрхийг нь гадаад байна уу, Монголд байна уу, дотоод байна уу гэдэг үд санах үднээс бүхий л төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг сонгуулийн ерөнхий хороо гэ хамтран бусад төрлийн байгууллагатай хамтраад гэ хийгээд хэрэгжүүлээд явж байгаа. Сонгогчдын оролцооны хувьд одоо тулгамдаад байгаа нэг томоохон асуудал бол яг энэ сонгуулийн хуулийн процедуртай холбоотой байгаа. Тэгэхээр за мэдээж хамгийн түрүүнд сонгуульд оролцох болцоо нь ханаас эхэлдэг гэхээр сонгогчдын нэрийн жагсаалтаа бүртгүүлэхээс эхлэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр сонгогчдын нэрийн жагсаалт 1628 өдөр санал авах байран дээр очиод та сонгогчдын нэрийн жагсаалт бүртгэдэг бол сонгуульд уушраа санал өгч чадахгүй. Тэгэхээр сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдэж санал өгсдөг гэдэг сонгогч хамгийн түрүүнд яг нь мэддэг байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр юг хэлж чадах вэ гэхээр одоо жишээ нь санал бүртгэл говцгийн мен гэдэг пэйж рүү ороод миний нэр сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэж үгүй юу гэдгийг нэгдүгээр харчих. Хоёрдугаар манай хаяг дээр өөр одоо сонгогчд байна уугүй юу гэдгийг харчих. Эсвэл саналаа өгөх ёстой одоо танаа ээж чинь аав чинь эсвэл одоо хүүхд чинь байна уугүй юу гэдгээ шалгачих. За гуравдугаарт нь юу харах ёстой вэ гэхээр хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэдэг авал тэр бүртгүүлэх ажлаа одооноос эхлээрээ. Тэгэхгүй бол сонгуулийг толцсон үед өөрөөр хэлбэл сонгуулийн санал хураалт өдрөөс 14 хоногийн өмнө бол сонгогчдын нэрийн жагсаалтанд өөрчлөлт орох боломжгүй болчдөг. Тэр сонгуулийн хоролцоо энэс эхлэх нь. За хоёр дахь тэр нэг гол тулгамдаад байгаа асуудал нь сонгогч та хаана санал өгөх ёстой вэ гэхээр яг өөрийнхөө одоо эртний үнэлэхийн байнгын оршин суудаг үнсэн хаяг дээр санал өгөх ёстой. Тэгэхээр залуучуудын сонгуулийн улс төрийн оролцоо айгүй бага байгаад байна гэж яриад байна тийм ээ. Тэр нь яг түрүүнд уул уурхайтай холбоотой асуудлыг яриад байна гэхээр энэ уул уурхайн ажиллаж байгаа хүмүүсийн сонгуулийн эрхийн асуудал дээр бас
асуудал бэрхшээл үүсээд байна. Яагаад ингэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ хөдөлмөрийн зохион байгуулалт чинь энэ 14 гэдэг хөдөлмөрийн зохион байгуулалт чинь сонгогчдыг нөгөө үндсэн хаяг дээр байд саналаа өгөх гэдэг тэр хуулийн шаардлагад нь одоо боломжгүй болгох чаддаг шүү дээ. Нөгөө талаас бас сонгуулийн хууль тогтоомжид сонгуулийн өдөр саналаа өгөхөд сонгогчдод зайлшгүй чөлөө олгох үүргийг ажил олгогчид сонгуулийн хууль тогтоомжоор үүрэг болгочихсон байдیں۔ За тэгэхээр яах нь аль болох сонгогчид байгуулагчин захиргааны чусан чөлөө олгож чамайг саналаа өгөх боломжоор яах нь хангах хэрэгтэй гэдгийг бас яах нь мэдчих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ хуулийн зохицуултаас болоод ямар бэрхшээл үүсээд ийнэ гэхээр яагаад залуучуудын оролцоо бага байгаа юм. Дээр нь бас нэг сонирхолтой нэг гендер асуудал бол эрэгтэй сонгогчид эмэгтэй сонгогчдоос маш бага саналаа өгöd байгаа шээ. Тэр эрэгтэй сонгогчид очиж саналаа өгөхгүй байгаа мó эсвэл магадгүй тэр нь одоо бүлэгт чиглэсэн одоо нэг зохицуулт нь тэр хүмүүсийг сонгуульд оролцоход нь одоо чөтөрчөө болоод байна гэдэг. Тэгэхээр ягаад уул уурхай асуудлыг хөнжиж тавиад байгаа юм бэ гэхээр уул уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн 80% нь дандаа хөлмрийн насны буюу 18-аас 40 насны тэгээд дээр нь нөгөө эрэгтэй хүмүүс байгаад байгаа. Маш нөгөө хүнд хөдөлмөр гэдэг утгаараа угаасаа уул уурхайн салбар дандаа одоо ажил эрхлэлтийн үед эрэгтэй хүмүүс байгаад тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө дээр нөгөө уул уурхай чинь өөрөө улирлын чанартай бас ажил үйлчлэг аваад байдаг тийм ээ. Тэр сонгуул өрөөзөн болдог. Тэгэнгүүт хүмүүс ажлын байрнаасаа хамаарад одоо саналаа өгч чадахгүй үлдээд байна эрсдэлчүүдийн үед. За тэгэхээр тэн дээр Баатар бас одоо ямар одоо гаргалгаа боломж байх ёстой бэ гэдэг дээр бид нар бас бодох ёстой байна. За залуучууд яагаад сонгуульч саналаа өгөхгүй байгаа юм бэ гэхээр сонгуулийн санал авах чинь бас заавал үнцэн хаяг дээр байна гэхээр ихэнх ихтэй сургуулиуд Улаанбаатар хоттой тий. Тэгэхээр бүгд нөгөө одоо сургуулиасаа болдог ч юм уу те энэ суралцах шаардлагаасаа болоод ингээд үнцэн хаяг дээр байдаггүй. Дээр нь 3 дахь нэг хэсэг нь хаана бас санал өгчлөхгүй үлдээд инийг гэхээр илүү одоо залуу гэр бүлүүдэд буюу нөгөө одоо жишээ нь залуу хосуудын хувьд ингээд үндсэн тогтсон хаяг бас байхгүй байгаа юм тийм ээ. Магадгүй байр түрээсэлдэг тийм ээ. Эсвэл одоо ойр орхон шилжиж амьдардаг гэх ийм боломжууд нь сонгуулийн хуулийнхаа энэ одоо зохицуултаас хамаарат сонгогчид саналаа өгч чадахгүй үлдээд байгаа. Тэгэхээр сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгуулийн хуулиар хүлээсэн бас нэг үүрэг нь юу вэ гэхээр сонгогчдын одоо сонгуульд оролцуулахад чиглэсэн төр одоо арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх үүрэг нь бол сонгуулийн ерөнхий хороонд байгаа. Тэгэхээр магадгүй одоо мэдээж тийм боломж байгаасыг бол мэдхгүйч байна. Тэгвэл сонгогчид маш олноор бөөгнөрсөн газар одоо сонгогчдын саналыг авдаг, хураадаг тэр бусад улс орны энэ санал хураах тусгай зохицуултуудыг бас бид нар судалж бий болохгүй бол явандаа магадгүй сонгогчдын эрс ингээд улам буураад байх нь одоо шинжлээ харагдаад ш. Тэгэхээр энэ өөрөө ингээд байнга ингээд давтагдаад яваад ах юм бол нөгөө олон хоороо төр засгаа бүрдүүлдэг байх нөгөө арчлыг чинь гол зүйл одоо эрсдэлд орох одоо орж болцшгүй. Ер нь бол анхаарах асуудал мөн гэж байна тийм. За тэгээ. За түрүү аягүй чухал юм ирсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ дэр хоёр ойлголт үүдээ. Нэгдүгээр нь болохоор иргэний шилжилт хөдөлгөөн, хоёр дахь нь сонгогчдын шилжилт хөдөлгөөн. Иргэний шилжилт хөдөлгөөнд бол хаягийн өөрчлөлт. За энэ дээр болохоор санал авах өдрөөс 60-аас доош хоног юм буюу энэ оны хувьд болохоор 429-ноос өдрөөс өмнө та хаягийн хэрвээ шилжүүлэх шаардлагатай бол шилжүүлэлээр гэж сонгогч нарт хэлмээр байгаа. Ингэж тэр нэгсэн чиглэлдээ таны нэр орж иж ингээд тэр бүртгэгдсэн хэсэгтээ тооч саналаа өгнө гэж. За хоёрдугаарт нь төр төмний сонгуулийг төрийн албан хаагч зохион байгуулдаг. Аслагдсан сум байна, тэгээ баг хамгаалтанд цагдаа байна, улсын бүртгэлийг итгэмжлсэн ажилтан байна. Тэр үйлчлэгийг нь бол төрийн захиргааны албан хаагч нар энэ төр төмний сонгуул үндсэндээ 20 гаруй мянга. За 27,800 төсөөлж байгаа үндсэндээ энэ жилийн тухайд болохоор эдгээр улсуудын нөгөө сонгох их нь бас алдагдчих гадаг учраас хууль тогтоогч юу гэж үзсэн бэ гэхлээр эдгээр улс сонгохыг хангахын тулд за сонгогчийн шилжилт хөдөлгөөн гэдэг зохицуултыг оруулж ирсэн. Сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэдэг зохицуулт маань үндсэндээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө та одоо тухайн ажиллах тэр хэсэг дээрээ шилжиж ирэхтэй боломжоор хангаж өгсөн явдал. Энэ өөрөө бас буцаагаал нэг сонгогчийн эрцийн асуудал, сонгогчдын идэвхний асуудалтай бас шууд уягдж холбогддог. Дээрэс нь энэ сая улсын хурлын сонгуульд нэмэлт үүрэгт оруулах саналыг бол манайхаас хэдэн санал гарсан. Өөрөлд идэвх эрх зорилцоог хэрхэн яаж хангах юм бэ гэдэг. Олон улсын жишүүд байдаг. Цахимаар авдаг, шуудангаар авдаг. Германчууд шуудангаар авдаг. Германчууд бол
сүүлийн 21 оны сонгуул 11 сард болдог сонгуул байсан. Тэр сонгуулиар жишээлбэл нийт санал өгсөн сонгогчдын 49.5% Бараг 50%. тийм шуудаан санал өгсөн байгаа байхгүй юу? Ингээд ирсэн ингээд хангалттай хурж ах чинь. За мөн одоо урдчлан санал авдаг байрыг бэлтгэж чи тэнд нь жишээлбэл одоо уурхаад ажиллаж чинь тийм ээ. Одоо ийм жишгүүд бол байдаг. Энийг ингээд одоо төсөл дээр бол явж исэн идэ чинь маань ингээд төслийн явцад ингээд хасагдцсан ийм зохицуултууд байгаа. Тэгэхдээ цаашид мэдээж хэрхэн яаж боловсронгуй сонгуулийн тогтолцоотойгоо уялдаад эрт зэтгийг яаж дэмжүүлэх мэдээж тэр арга хэмжээнд сонгуулийн зохион байгуулна. За мөн хуульд нь саяны хэлсэнчлэн энэ арга хэлбэрүүдийг оруулах, энэ талаас ажиллах ийм ажлууд явагдаж байгаа. Энэ сонгогчийн шилжүүлэг дээр нэг нэмж хэлэх бол нэг ийм ойлголт байгаа маа сонгогч өөрийнхөө одоо амьдарч байгаа газараа байхгүй буйд төр оршин сууж байгаа хаяг дээрээ санал өгөх боломжтой гэж ойлгоод идэг. Тэгэхээр одоогийн сонгуулийн хууль тогтоомжоор сонгогч шилжиж санал өгөх боломж нь хязгаарлагдмал байгаа шүү гэж өөрөөр хэлбэл сонгуулийг зохион байгуулахад оролцож байгаа тэр төрийн албан хаагчид өөрөөр хэлбэл сонгуулийн байгууллагад тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчид тийм үү эсвэл одоо саналын үйлсийн нууцлыг хадгалах гэж байгаа цагдаагийн албан хаагчид за дээр нь нэмээд тухайн одоо сонгуульд нэр дэвшигчийн менежер шадар туслахаас бусад сонгогч шилжих тухай ойлголт байхгүй. Тэгэхээр би сонгуулийн өдөр одоо совлалт байна. Би сонгуулийн үеэр амралтанд явчихна те. Би хөдөө гэрлүүгээ явчихна. Тэр үедээ шилжээ саналаа өгчнөө гэж боддож болохгүй. Ягдвал сонгогчдын хувьд сонгогчийн шилжүүлэг гэдэг зүйл бол яах нь байхгүй гэдэг. Тэгэхээр яг одоо манай лавлага утсан сүүлийн 2 өдөр нь ирдэг дуудлагын бараг 90% нь яг энэ дуудлага байхгүй. Би шилжээ саналаа өгөх гэсэн чинь боломжгүй байна гэд. Тэгэхээр сонгогч шилжиж одоо өмнөх дээр үед одоо бид нар 16 он хүртэл 12 он хүртэл шилжих санал өгсөн шүү дээ. Тэрнээс хойш зөвхөн сонгуулийн байгууллагад сонгуулийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа л төрийн албаагчид болон нэр дэвшигчийн менежер шадар туслах шилжиж байгаа болохоос биш энгийн сонгогчид бол саналаа өгөх гэж нэг хэсгээс одоо нэг хэсэг рүү нэг тойргоос нөгөө тойрог руу бол шилжиж саналаа өгөх боломжгүй. За баярлалаа. За эндээс сая их хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой яриануудаас гарч ирсэн. Тэгэхээр энэ дээр бас лавшруулад ер нь одоо энэ удаагийн сонгуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр бас яг сонгогчдын анхаарах ёстой, мэдэх ёстой одоо яг ийм өөрчлөлт ороод ирчлээ шүү гэдэг ийм өөрчлөлтүүд юу байгаа вэ? Онцлог зохицуултуудыг нь бас мэдээлэл өгвөл. За нэмэлт өөрчлөлттэй холбоотой ерөөсөө зохицуултыг 3 багсч авч болж байгаа. Нэгдүгээр түрүүнд бидний ярьсан тогтолцооны асуудал яригдж байна. За үүний дараачаар сурчлагын асуудал орж ирж байгаа. За үүний дараачаар одоо санал өгөх энэ арга хэлбэртэй холбоотой асуудлууд яригдж байгаа. 3 багцад хуваачиж үзэж байгаа. Тогтолцооны тухайд бид хоёр хангалттай ярьчлаа гэж бодлоо тий ихний ээлжинд бол. За сурчлагын асуудал. Эцэндээ хин гой самбартай вэ тийм ээ? Ингээл ерөөсөө өргөн чөлөө, гудамж талбай хаан дээр самбарууд хөглөрүүл тэр дээр сахалтай, нүдээ сохолцсон, их гоё хувцастай, гоё инээсэн ах, игч, дүү тий ийм зургууд. Үндсэндээ хин гой самбартайгаар ингээд уралдаад. За хоёр дахь асуудал нь болохоор их гоё клип хийж гэсэн. Ийм сайн хүн, ийм мундаг хүн гэдэг байлаар ингээ уралдаад гэсэн. Энэ өөрөөр хэлбэл сонгогчдод зөв бодиттой саналаа өгөх тэр эрхт нь одоо эрүүл бус байдлаар сурталчилгаа явагдаад байна гэдэг байлаар хид хідэн зарчмын өөрчлөлт гарч ирсэн. Нэгдүгээрт нь нэгдсэн самбар гэдэг ойлголттой бид байна. Нэгдсэн самбар гэж ойлголттой өгөхлөр таны тэр тухайн тойрогт ямар намаас бие даагаад ямар хүмүүс нэр дэвшиж байгаа гэдгийг та тэр нэгдсэн самбараас яг нэг цэг дээр очивол авах бүрэн боломжтой болсон. Ерөөсөө хуучин бид нар ингээл нэг өргөн чөлөөр өчнөө бол хин дэвшээд байгаа юм, хин хаанаа дэвшээд байгаа юм, энэ ямар хүн мэддэгдэггүйсэн. Үндсэндээ нэг нэр дэвшигт А3 хэмжээтэй талбай өгөөд нэгдсэн самбарыг сумдургийн цэцэг дараа бэлтгээд иргэдийн төлөөс хурлаар баталсан тэр байршил дээр цэг дээр очиж ингэ байршуулж байгаа. Энэ дээр очиж иргэн сонгогч Наранбад манай тойрогт хин нэр би жилөө Чингэлтэй дүргийн иргэн Чингэлтэй Сүхбаатар дүрэг бол 10 дугаар тойрог гэж явж байгаа 6 мандаттай ямар намаас хин нэр дэвж байгаа би нэгдсэн байдлаар ерөөсөө нэг цэгээс л мэдээлэл авах бүрэн боломжтой болж байгаа. Урд нь бол байгаагүй. За одоо ийм боломжтой болж байгаа. Үүний дараач бид нар пропорционалтаа зориулаад сурталчилгааны орон зай бид нар үлдээх хэрэгтэй байсан тийм. Энэ зураг самбараас ойлгоод гарсан. Энэ зураг самбарыг болохоор сонгуул ихсэн байгууллага өөрөө энийг хийдэг болчихсон. Сонгуул ихсэн байгууллага 8 хэвлэлийн хуудас хууль зас хэмжээт. Ерөөс маш цөөн хэмжээгээр. Өөрөлдөө энэ зөвхөн самбарын зохицуултыг оруулж ирснээр бид нар хуучин 20 мянган ийм самбар Монгол улсын хэмжээнд байдаг гэсэн энийг 93-аас 94% багасгаж чадсан. Өөрөлдөх юм бол. За нэг юм зохицуулт байна. Үүний дараачаар нөгөө би түрүү сайн дурдсан нөгөө гоё клиптэй тий. Клип шиг гоё клип яваад идэг. Үүнийг хязгаарлаж гисэн.
үндсэндээ телевизээр сурталчилгааны цагийг маш бага болгосон. Ерөөсөө нэг телевизийн сувг ерөөсөө өдөрт та сурталчилгааны нэвтрүүлэлт нэг цагийг зарцуулна. Гэхдээ үүний 4-1 буюу 15 минутаас илүүгүй тэр хугацааг нэг нам хөвсөл зориулаач л гэж. Нэг дэвшигний би даагч байна уу тий. Ингээд зориулаач л гэж. Хэрвээ та давтаад гаргачих юм бол 24 цаг дотроо давтаад гаргачих юм бол тэр нэг цаг дотор ч орох юм шүү. Тэгэхээр нөгөө бид нар телевизээ сувг эргүүлэх болгонд л сонгогчийг илүүтэй залхах маягтай байсан бол илүү бодиттойгоор илүү богино хугацаанд тэр мэдээлэл авах тэр боломжийг хангаж байгаа. За үүний дараа чинь их том зарчим болсон. Мэтгэлцээний зарчим. Одоо телевизүүд ингээд ярьж л байна. Ингээд та нар маань ингээд нэгэн цаг болгочлаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сонгогчийн нөгөө нэг мэдээлэлээр хангах тий. Тэр нөгөө ирэх хайчих юм бэ гэдээ асуудаг. Онцондоо мэтгэлцээнийг оруулж байгаа. Мэтгэлцээнд хугацаа заахгүй. Тэр мэтгэлцээ аливаа мэтгэлцээ гэдэг чинь энэ дэр бодлого өсөж адаглаад манай тойрогт нэр дэвшиж байгаа одоо оюун туяа гэдэг нэр дэвшигчээ байл л да. Адаглаад энэ хүн их гоё зурагтай гоё одоо мөрийн хөтөлбөртэй гоё сэтгүүл тараадаг гэж болно л доо. Гоё сонинтой тийм ээ. Хамгаалал энэ хүн чинь ядаж өөрийнхөө бодлого мөрийн хөтөлбөрт үйл ажиллагаагаа адаглаад бид нар тайлбарлаж таниулах мэтгэлцэх тэр бодлогын өрсөлдөөнд хэр орч чадах юм хэр боловсрцсон хүн юм бэ гэдгийг харах тэр боломжийг олохын хүрээнд хууль тогтоож үндсэндээ энэ мэтгэлцээний аргыг оруулж ирсэн. Мэтгэлцээнээр өөрийгөө сурталчлаа. Ерөөс ийм аргыг оруулж ирсэн. Эндээс илүүтэй бодиттой хин юу ярьж ийн ядаглаад өөрийгөө хэрхэн яаж илэрхийлэх гэдэг бол ерөөсөө маш чухал. Сонгогчнууд бол маш чухал индикатор болж өгч байгаа байхгүй. Энэ байдлаараа ингэж оруулж ирсэн. За үүний дараа чинь тогтолцоо толбортойгоо оролцоход санал өгөхд одоо түрүүн бас дурдсан тийм ээ. Одоо саналын хуц маань хоёр хэсэгтэй байхаар болчихлоо. Нэгдүгээрт нь нөгөө профессионал яг урд нь ядаг хүнийг нэр дэвшигч бид нар бүглэх замаар нэр дэвшигчээ бид сонгоно шүү дээ тийм. За хоёрдугаарт нь бид нар намыг за энэ дэр би заавал дурдах хэрэгтэй болчиход байна л заавар маяг өгч идэг үү. За та яг мандатын тоогоор та яг бүглэх хэрэгтэй. Тэгэл би нөгөө нэг хэлсэн шүү дээ бичгэнлээ дүргээр учраас за манай одоо сонгуулийн тойрог бол Чингэлтэй Сүхбаатар дүрэг байхгүй. Ингээд бид нар 6 мандаттай. Би тэгэхээр өөрийнх нь одоо нэр дэвшиг одоо мажоритар буюу одоо нэр дэвшигчийг дугуулахдаа би 6-аг л илүүчгүй дутуучгүй шүү. Би илүүг дугуулах юм дутууг дугуулах юм бол миний саналын хуц хүчинг болно. За хэрвээ яах вэ тэгээд та тэгчих юм бол та гараа өргөөд миний хүчинг болчлоо гэд гараа өргөөд ахаад нэг хуудас авах бүрэн боломжтой. Ерөөсөө нэг хуудас. Гэхдээ тэрэндээ та бас маш анхааралтай ингэж дугуулахгүй таны санал хүчинг болох нь шүү. За ихний асуудал. Дахиад санал хуц авч чадахгүй болно. Тийм дахиад нэг л удаа авах. Яг энийг тань сонгогч нар маань анхаарал тавьж хоёрдугаарт нь нам дугуулна. Энд дээр та зөвхөн нэг нам дугуулна. Тэг ягаад бас ингэж дахин дурдаад байна гэхээр сая энэ мөрөн хөтөлбөртөө дүгнэлт гаргахаас 3 сая 22 23 24-ний одоо хуульд 3 сая 25-наас өмнө нам эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулах юмсын аудитын газар ханддгийн. За энэ хугацаа өнгөрцөн. За одоо энэ дээр бол үндсэндээ 27 нам 2 эвсэл ингэ нийлээ 29 субъект үндсэндээ сонгуульд оролцох боломжтой болж байгаа юм. Дээд хязгаар боломжтой. Гэхдээ яг хөө зүгээр эдгээр маань бүгд сонгуульд орчихно гэсэн үг биш шүү дээ. Дүгнэлт гарч иж. Тийм дүгнэлт гарна сонгуулийн ерөнхий хороонд одоо сонгуульд оролцох нэг дэвших хүсэлтээ илэрхийлж бүртгүүлнэ гэдэг юм ажиллагаанууд бий. За энэ үднээсээ яг хөө зүгээр 20 оны сонгуул энэ өмнөх сонгуулиудыг хараад байхад 17-8 бүртгүүлж 10 ордог ч юм уу. Иймэрхүү байдалтай байдаг. Тийм. Ийм юмн дээрс анхаарах ийм шаардлагатай. За дээрэс нь дахиад нөгөө асуултын хойноос яваад байна л дээ би тий. Гэхдээ хамгийн гол нь сонгогчтой мэдлэгээр хангах гэдэг байгаа шүү дээ тий. Одоо бид нар хуучин ерөөсөө л 3 мандаттай байлаа тий. Өмнөх 20 оны сонгуул 3 ч юм уу 4 мандаттай. Тэрийгэ бүгэлжэл гардаг бол одоо бид нар сонгогчдод бол илүү хугацаа шаардна. Нэгдүгээр саналаа бэлтгэх бүхийгт очиод яг мандатын доогоор бүглэн намаа бүглэн. За хууц маань илүү том урт болох нь байна гэж байна. Хоёрдугаар санал хангалттай хөрөмжөнд очиод саналынхаа үзийг уншууллаа. Ахаад хугацаа уртсан. Яагаад гэвэл хууц урт болсон. Энэ агуулгаар ингээд тодорхой хугацаанд ингээд нэмэгдээд байгаа. Ийм учраас дахиад нөгөө сонгогчдын сонгох эрхийг эдлэхийн тулд чирэгдэлгүй, хүндрэлгүй байх, оочор дараал байхгүй үднээс үнэхээр сонгуулийн ерөнхий хороноос өнгөрсөн онос гэсүүдэл за хэсгийн хороогоо ингээд байгуулагдав. Болж игэл сая 3 сарын нэмсэг хэсэг байгуулагдаж байгаа байхгүй. Инээс өмнөд болж игэл уул нь бол хуулийн дээр болохоор аймгийн төв нийслэлд бол дүүрэгт 3 мөр хүртэл сонгогчтой одоо байдлаар нэг хэсэг байгуулаарай гэж хэсэг суманд бол 2 мөр хүртэл байгуулаар гэж байгаа. Одоо бол бид нар яасан гэвэл үндсэнд энийг баг болгооч. Яаж 2500 энд доошоо болж бүрд сайн байна. Тэ? Гэдэг байдлаар ингээд чиглэл өгсөний ядаагүй 100 гаруй хэсэг 20 оны сонгуультай харьцуулахад бол 100 гаруй хэсэг ингээд нэмэгдэж байна. Ийм байдалтай. Ингээд болж байна. Дээрээс нь бид нар бас нөгөө санал тоолох төхөөрөмжийнхаа ахын хугацаа уртсаж байгаа учраас хугацаа уртсаж санал төхөөрөмжийнхаа нэг хэсэг өөр санал авах байна тэ. Нэг одоо санал тоолох төхөөрөмж байдаг бол энийг 2 болгох талаас нь ингээд судалгааг нь хийгээд төлөлтөө хийгээд ингээд бас ажиллаад ингээд явж байгаа.
За одоо яг ингээд сонгогчдын анхаарах зүйлс гээд ярьсан чинь сонгогч өөрөө маш их хариуцлагатай. Тэр өдөр бол маш их хариуцлагатай л ажиллах нь шүү дээ. Зүгээр нэг за нөгөө хуучин сонгуулийн системээр бол одоо монголчууд гэлтгүй ер нь Азийн орнуудад явагдаж байгаа сонгуул дээр хөвчлэн таньдаг царайгаа ч юм уу тийм дугуйлдаг. Гэтэл одоо нөгөө мөрийн хөтөлбөртэй сайн танилцаач гэдэг байгаа. Тэгэхээр тэр өдөр очиод бид нэр тэр их хурд жагсаалтыг танилцаад эн чи хэм блэ гэд бодхосоо илүүтэй урьдчлаа тэр болон нэр дэвшигчдтэй танилцсан. Өө эн чи юм хийдэг юм байна, юм хийсэн юм байна гэд бүх мөрийн хөтөлбөртэй танилцсан байх юм байна. Гэх мэтчлэн одоо энэ сонгогч өөрөө хэрсүү байх, мэдлэг мэдээлэлтэй байх, тэр өдөрт өөрийгөө бэлдэж очих гэдэг маань их хариуцлага болчихж байна. Тэгэхээр энэ тал дээр сонгогчд юун дээр илүү анхаарах вэ гэдгийг бас яг түрүүнд хэлжсэн тийм ээ нөгөө 4 жилд нэг удаа одоо засгийн хэрэг барих эрхээ одоо бас хэрэгжүүлэх гэдэг шүү дээ. Тэгээд тэр сонгуулийн чи үр дүнд бий болж байгаа байгууллагын гаргаж байгаа бодлого шийдвэр өдөр тутам цаг минут тутам магадгүй одоо танд үр нөлөөгөө үзүүлнэ тийм ээ. Тийм учраас сонгуульд оролцсон саналаа өгнө гэдэг бол зөвхөн одоо нэг 6 сарын 28-ны өдөр саналаа авах байрлал явах тухай асуудал бол биш л дээ. Одооноос эхлээл одоо ямар устрын намууд оролцож байна те тэр улсын намууд хинээс санхүүждгийг магадгүй тийм ээ ханаас хандив авдгийн за тэр намууд одоо ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа юм за нэр дэвшигчтэй тэр нам дотроо одоо жишээ нь тэр гаргаж ирэхтэй үнэхээр тэр нөгөө одоо олон нийтийн итгэлийг даах олон нийтийн тэр хүсчүүлээж байгаа хариуцлагатай ёс зүйтэй мэдлэг боловсрол туршлагатай за магадгүй одоо нийгмийн бүлгийн хувьд бас төлөөлж чадах тийм ээ олон нийтийн эрх ашигын төлөө ажиллаж чадах тийм одоо нэр дэвшээд байна уугүй юу гэл ингээл ийм одоо мэдээж сонгогчдын хувьд маш урт одоо жагсаалт гарч ирнэ л дээ заашгүй мэдчих хэвээр зүйлбэл юу хамгийн чухалчиж үзэх вэ гэхээр за хамгийн түрүүнд ер нь сонгогчид сонгуульд оролцоход за сонгуулийн процедуртай холбоотой асуудлыг бол ингээл энэ бол зөвхөн нэг удаагийн подкастаар ч шийдлээ маш олон удаа ярилцах хэрэгтэй баг сонгуулийн процедуртай хууль тогтоомжтой холбоотой за хоёр дахь нэг юм нь саяны тэр мөрийн хөтөлбөртэй холбоотой гэсэн үг байхгүй тэр өөрөөр хэлбэл энэ сонгуульд энэ улс төрийн нам гарвал за алсын хараа хөгжлийн бодлогоо 30 жилээр ингэж харж байгаа юм байна. Ойрын 4 жилдээ магадгүй яг энэ ээлжид сонгуулийн жилийн хугацаанд эдгээр ийм одоо зүйлүүдийг амлаж байгаа юм байна. Эрүүл мэндийн чиглэлээр, боловсролын чиглэлээр магадгүй тийм үү. За дэд бүтцийн чиглэлээр ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр бүх мөрийн хөтөлбөр амлалт зорилтуудыг үзэж оноо өгөх гэдэг байгаа. Тэгэхгүй бол магадгүй нөгөө хин гой клиптэй хин гой сэтгүүлтэйд нь биш чи өөрийнхөө тэр төр засгаа барих тэр эрхээ төр хугацаанд шилжүүлэх гэж байгаа юм бол тэр хэрээрээ яах нь хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өмнө нь бол одоо ингээд сонгогчдын тэр зан үйлийг ингээд ажиглаж байхад сонгогчдын тэр зан үйл төлөв байдалд хийсэн судалгааны үр дүнг харж байхад сонгогчд илүү одоо нэр дэвшигч хувь хүн гэдгийг нь хараад идэг тийм ээ. Гэтэл сонгуулийн тогтолцоо ч өөрөө яг нь өөрчлөгчлөөшээ илүү улс төрийн намуудыг өөрсдийнх нь бодлогоор нь уралдуулах тэр бодлогын нам болгох тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үсэл санааг энэ сонгуулийн хуулиар дамжуулж хэрэгжиж байна гэж энэ удаагийн сонгуулийн онцлог нь илүү улс төрийн намуудын тэр бодлогын өрсөлдөөнийг дэмжсэн чиглэлд сонгогчид ч гэсэн өөрсдийнхөө эрч хайх мэдээлэлээ тэр мөрийн хөтөлбөрийг харах одоо тэр нүдний шил линзээ тэр чиглэл рүү яах нь илүү одоо томруулах хэрэгтэй болж байна гэсэн үг тийм үү. За дараагийн нэг зүйл нь болохоор уг нь бол мөрийн хөтөлбөр за яг бид нар бас ахиц гарч лээ л да. Сонгуулийн ерөнхий одоо хуулиар бол анх удаа бид нар бүх нэр дэвшдгийг ингээд тэгшхэн ижилхэн зай хэмжээнд сурталчилж сонгогчдод нэг дороос мэдээлэл авах боломж олдож байна тийм үү. Нөгөө талаараа дараагийн удаа бид нар бас одоо ч гэсэн сонгогчдыг би юу хараасаа гэж бодоод тэгэхээр тэр одоо тулгамдаад байгаа тэр танай орон нутгийн асуудлыг манай энэ улс орны хувьд тийм ээ тулгамдаад байгаа авилгын асуудал төр нийгмийн шударгасны асуудал төр магадгүй эсвэл одоо юу гэдэг хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчны асуудал төр ч юм уу өөрийн чинь тулгамдаад байгаа тэр гол асуудлууд дээр улс төрийн намууд ямар амлалтууд авсан бэ нэ гэдгийг харьцуулж харах тийм ээ. Тэгэхээр сонгуулийн байгууллагад мэдээж тийм чиг үүрэг байх ёстой бол би мэдэхгүй байна. Тиймээ маш богинохон зайгаар улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулсан шинжилгээ хийж тэрийг яг нэгдсэн нэг хэмжээ форматтай сонгогчдод хүргэдэг. Яг Таиланд бол тэгдэг л дээ. Таиландын сонгуулийн байгууллагууд бол айл болгоны гэртэн сонгогч олгоны гар дээр нь сонгуульд орж байгаа нам нэр дэвшигчийн танилцуулга мөрийн хөтөлбөрийн тэм төвчсөн хэлбэр нь бол хүргэж гэрт нь оруулж өгдөг. Тэгэхээр эн чинь нөгөө мэдлэгтэйгээр сонгуульд орох боломжийг олох гэдэг шүү дээ. За тэгэхээр
тийм зүйлийг бол би хийгээсэй гэж бодож явдаг. Тэгэхээр энэ дээр бас тэрийн байгууллагууд, экспертүүд, судлаачид эдгээр бол яг харьцуулсан төр шинжилгээнүүд хийж гаргаж ирэх бах. Тэгэхээр тийм мэдээллийг маш сайн яах нь олж аваарай. Эрэлж хайгуулж сонгогч байхгүй бол сонгуулийн кампани ажлын хугацаа бол богинохон 17 хоногээс сая Наранбат хэлчлээ тийм ээ. Тэрнээс гадна анх удаа бид нар сонгуулийн тойргийг томруулчлаа тийм үү. Тэгэхээр маш олон улс төрийн намууд орж магадгүй тийм үү. Одоо 27 нам 2 эвсэл. Тэгэхээр тэр болгоноос жишээ нь одоо би Баруун аймгийн одоо сонгогч манайх бол 10 мандаттай сонгуулийн тойрог байна л да. Төвийн. За жишээ нь Өвөр хангаа, Ар хангаа эдэр ингээд нийлээд Баянгор 3 нийлээд 10 мандаттай сонгуулийн тойрог дээр тэгэхээр би 10 нэр дэвшиг санал өгөх гэдэг шүү дээ. Тэр 10 нэр дэвшигчийн сонгогдох тэр газар чинь магадгүй 100 нэр дэвшигч орж ирнэ ш. Тэр 100 нэр дэвшигчийн одоо мөргийн хөтөлбөрийг судлах хэрэгцээ гарах нэ тэ. Тэгэхээр сонгогчид хугацаа кампани ажлын хугацаа богинохон байгаад идэг. Сонгогчийн нөгөө эрэл хайгуул хийж судлах мөрийн хөтөлбөрч олон болоод идэг. Тэр очих хэвээр нэр дэвшигчийн уулзалт олон болоод идэг. Тэгэхээр эн чинь эргээд нөгөө сонгогч өөрийнхөө одоо өмнөөс өөрөө хариуцлага өгөөд маш хариуцлагатай сонгогч байгаарэ гэж одоо хэлмээр байна. Түрүүнд бас Наранбат нөгөө сонгуулийн хуулийн гол шинжилгүүдийг ярьжсэн. Тэгэхээр яагаад тэрийг ингээд сонгогчдод хэлж өгöd байгаа юм бэ гэхээр сонгогчид тэр хуулийн талаар нарийн мэдчихвэл улс төрийн сонгуульд орж байгаа улс төрийн намын эвсэл нэр дэвшлийн талаар бас тэд нар ямар нэг байдлаар хууль зөрчнөг үү гэдгийг одоо хамгийн сайн хянж явах хэрэгтэй хүмүүс чинь сонгогчид шүү дээ. Тэгэхээр улс төрийн намуудын хийгдэж хийж байгаа сурталчилгааны ажлууд хууль зөрчөөд байна гэж чинь тэр одоо сонгуулийн үйл тогтоомжийг зөрчиж байгаа хүн чамаас итгэлийг чи аваад үнэхээр одоо чамд үйлчлэх тийм хариуцлагатай их хурлын гишүүн болж чадахгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Тийм учраас сонгогчид сонгуулийн хуулийн талаар юм нарийн мэдээлэл таалаас гэж бодоод байгаа. Хоёрдугаарт нь сонгуулийн үеэр ер нь гарч байгаа тэр мэдээлэл яг мэдээ цахим орчин сонгуулийн сурчлагаа бол хийгдэнэ. Ялангуяа ковидын дараах ер нь одоо мэдээ сонгуулийн тойрог томолсон. Тэгэхээр бүх нэр дэвшигч сонгогч болгонтой уулзаж гар барьж одоо чадахгүй тойрог томсон учраас нөгөө талаасаа сонгогч болгон тэр олон нэр дэвшигчтэй бичилж уулзаж нэр дэвшиг уулзсан очиж чадахгүй. Тэгэхээр сонгуулийн цахим дээр сонгуулийн сурчлагаа өрнөх бах. Тэгэхээр цахим мэдээлэл яаж үйлдвэртэй хандах юм бэ гэдэг дээр сонгогчдод бас маш хэрсүү байхгүй бол фэйсбүүкээр явж байгаа мэдээлэл олгон одоо үнэн биш гэдгийг л одоо бүр өнгөрсөн 2020 оны сонгуулиар фэйсбүүк дээр гарсан мэдээллийн 85% нь ямар нэг одоо их усрууг худлаа мэдээлэл байсан гэж судалгааны дуун гарсан ш. Хэвлэлийн мониторингийн дуун гарсан. Тэгэхээр тийм их мэдээлэл дотроос яаж одоо үнэн зөв мэдээллийг олж авах вэ гэдэг дээр сонгогчдыг хэрсэн байгаасаа гэж бодож байгаа. Тэгэхээр яах ёстой гэхээр улс төрийн намын эвсэл нэр дэвшигчид албан ёсны бүртгүүлсэн цахим хаягнаасаа сонгуулийн сурчлагаа хийдэг тийм ээ. Тэгэхээр тэр сонгуулийн сурчлагаа ч юм уу эсвэл улс төрийн намын нэрвчийн арга хэмжээ гэж үтсэн тохиолдолд эхлээд тэр албан ёсны хаяг мөн үгүй юу те сонгуулийн бодлого бүртгүүлсэн сонгуулийн сурчлагаа явуулах хаяг нь мөн үү биш үү гэдгийг шалгах. Он сар өдрийн шалгах тийм үү? Их сурвалжийн шалга. За тэгээд яах нь бас харьцуулж харж энэ одоо чеклж явахгүй бол тэр бүх мэдээлэл үнэн биш гэдэг дээр тийм хурамч одоо худал мэдээлэл бас яах нь битгий автаараа гэж бас сонгогчдоо хэлмээр байна. За дараагийн нэг бас тодруулж хэлмээр асуудал нь болохоор сонгогчдод мэдээж энэ сонгуул өөрөө их тийм нарийн төвөгтэй л дөө одоо сонгогчдод сонгуульд оролцоход хүртэл одоо ингээл энэ сонгуулийн системийн өөрчлөлттэй холбоотой саналын утасны бүтэц хэлбэр хэмжээтэй холбоотой гэл түн бамаа асуулт гарна. Тэгэхээр сонгогчдын боловсролт түрүүнд би хэлж ирсэн тийм ээ. Сонгуулийн үед сонгогчдод зориулсан аль нэг талыг бариагүй хууль ёсны одоо мэдээллийг бол сонгогчдын боловсрол төвийн 18 тэгтэг 28 тэгтэг гэдэг лавлах хугацаанд хандаж мэдээлэл авахс боломж байдаг. За мөн одоо сонгогчдын боловсрол төвийн сонгох өдөр гэдэг сонгогчдод зориулсан бас чатбот мэдээлэл өгдөг бас бид нар цахимаар бас сонгогчдын асуултанд хариулдаг ийм бас пэйж хуудас ажиллаулдаг аа. Тэгэхээр сонгогчдын боловсрол төвийн албан ёсны пэйж хуудсуудыг дагаад сонгуульд оролцохтойгоо холбоотой мэдээллийг бас авах боломжтой. Яагаад бас нэг талыг хууль ёсны мэдээлэл гэж хэлээд байгаа юм бэ гэхээр сонгуулийн процедур өөрөө их нэм нарийн төвөгтэй гэдэг учраас сонгуульд орж байгаа улс төрийн намын эсрэг нэр дэвшигчид сонгогчдыг одоо мэдгүй байгааг нь далимдуулж бас манипуляц хийдэг те. Сонгогчдод одоо буруу мэдээлэл өгдөг, тэрүүгээрээ дамжуулж өөрсдөө одоо оноо авах гэдэг тийм ээ. Ийм зүйл хийдэг. Тэгэхээр аль болох сонгогчдын боловсролын талаар авж байгаа мэдээллийнхээ их сурвалжийг бас шалгадаг байгаарай. Үнэн бодиттой нэг талыг бариагүй улс төрөөс одоо хараад бас тийм мэдээлэл авах боломжтой их сурвалжийг бас дагаж байгаарай л гэж сонгогчдод хэлмээр байна. За баярлалаа танд. Би ч бас нэмээд бас мэдээлэл өгчээ. За манай сонгуулийн референдумд судалгаа мэдээ сургалтын төв
одоо ажиллаад бас хэд уран жил өнгөрөөлөө. За зөвхөн энэ төв маань үндсэндээ зөвхөн сонгогч гэхээсээ илүү бас нэр дэвшигчдэд сонгогдох тэр эрхээ эдлэгж байгаа тэр субъектүүдэд бас хандсан мэдлэг мэдээлэлээр хангах үүднээс за ерөөсө бүхэл талын сонгуульт холбоотой мэдээллийг агуулсан ийм электшн цэгийн цахим хуудас ажиллаж байгаа. За энэ электшн цахим хуудаснаар болохоор та нэр дэвшигч байна уу, сонгогч байна уу, нэг дороос бүхэл талын мэдээлэл авах болцоотой. Хэрвээ та бидаа нэр дэвшээ гэсэн хүсэлтэй байх юм бол манай ийм электшн цэг эмийн цахим хуудас хандаад сонгуул 2024 өргөтгөлд хандаад эндээс өөрт холбоотой бүхий шаардлагатай мэдээлэл би ямар бичвэрт бүрдүүлэх юм, би хизээ үндэсний аудитын газрынхан би хаанаас ямар лавлгааг авах юм, тэгээ нэр дэвших бичвэртийг бүрдүүлж байдаг юм уу те. Эсвэл намын ёслоос та нэр дэвшиж байгаа бол намын ёслын маань одоо сонгуул гэсэн байгууллага ажилтнууд маань сонсож байгаа бох. Эндээс мөн одоо хандах ямар бичвэрт бүрдүүлэх хууль ямар шаардлага хангах гэдэг байдлаар одоо бүхий л мэдээлэл зааврууд бүгд бол байгаа. За сонгуулийн ингийн хороо бол саяны хэлсэн төвөөрөө дамжуулаад за бас Facebook пэйж одоо олон нийтийн сошиал сүлжээнд бас идэвхтэй ажиллаж байна. Тодорхой шторкууд, видео, за хичээлүүдийг хүртэл ингээд тавьсан. Та нар бид нар бас YouTube хүртэл channel дээр байгаа. Ингэж ажиллаж байгаа. За мөн бид нар одоо цахим засаглалын хүрээндээ сонгуулийн ингийн хороо e-election гэдэг бүр цахим системийг бас ингээд ашиглалтанд оруулаад ажиллаад явж байна. Бид нар хэлсэн төр төмний сонгуул улс орон даяар ингээд төрийн сонгуул явагддаг. Энд 20 гаруй мянган төрийн албан агш ажилладаг. Эдгээрийг нэгдсэн бүртгэлтэй байлгая. Нэгдсэн системээр мэдээллийг хуваалцъя. Сонгуулийн үйл ажиллагаа илүү хурдтай процессын явцад асуудал ингэж явъя гэдэг болохоор e-election system гэдэг хүртэл ингээд бид нар ашиглалтанд оруулаад ингээд ажилуулад ингээд явж байгаа. За баярлалаа танд. NLI подкастын анхны дугаар та бүхэнд сонгуулийн тухай хуулийн шинжилсэн найруулга, за тэр дундаа сонгогчдын бодловсрол, сонгогчид энэ удаагийн сонгуульд юун дээр анхаарах вэ гэдэг талаарх сэдвийг хөндөө ярилцлаа. Өнөөдрийн зочноор сонгуулийн ерөнхий орооны хуулийн газрын ахлах референт Наранбат, за сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал Оюун Туянаар оролцлоо. Зочдтой цаг гарan хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За баярлалаа.